хоол цайтай болгоомжтой харьцаж дүгнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүгнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Сайн уу? Сайн. Хөөе улаанаа. Би нэг юм асуучих уу? За. Ягаад чамайг улаанаа гэсэн? Эм чин нэг хүмүүс хүүхдүүдээ багтан ингээд өхөөрдөөд өөр нэрээр дууддаг штэ. Улаанаа, цагаанаа гэж шал өөр нэртэй хүнийг. Ягаад тэгдэм бол? Өхөөрдөж явахгүй юу? Өхөөрдөөд авгаалж дуудана гэж ярьдаг штэ. За. Гэрийн нэр гэл. Тийм үү, тэгээд чиний нэр чи хин юм бэ? Миний нэр чинь Ламаа штэ. Тэгээ чи би тэр Ламаагаа хэлэхгүй ягаад улаанаа гэсэн? Ламаа би бол анх удаа сонсож штий. Улаанаа гэд ингээд дуудаа сурцсан болохоор бид хоёртой анх танилцахдаа шууд улаанаа гэд танилцчихгүй. Тийм үү? Би сур танилцах уу? За тэгээ сайн байна уу? Сайн байна уу? Лам норжин. Мөрөө. Лам норжин. Танилцахад таатай байна. Лам норжин. Бөөрөө? За та хоёр намайг Ламаа гэд дуудчихгүй дөө. За. Улаанаа гэхэр сонирн байна уу? Үгүй би гайхаад ягаад хүнд ийм будагны нэр өгсөн болоо гэж бодоод Бид хоёрыг бас цагаанаа шараа гэж бодоогүй махтаа гээл. Алгаа. тий алгаа эсвэл намайг саарлаа ч юм уу? Тэгээ би эртээдээс хойш асуух юмсан гэж бодоод исэн байхгүй юу? Тийм үү. Эсвэл та хоёр надтай адилхан алгаа саарлаа болчих юм уу? Хоёр миний нэг юм харахгүй нү? Харж байна. Хоо. Гоё нөө. Тийм үү? За би тэгвэл ингэж харуулъя л да. Харгалц. Энэ бөөрөө гэдэг. Чи сайн хараач. Бөөрөө. Чи хараач. Улаан шин палаж уу? Ламаа надад шинэ палаж ойж өгсөн. Гоё нөө. Гоё байна. Яг мөөг шиг харагдчих. Би юу? Мөөгөө. Тийм ээ. Лаачны чи өнгийг хэлж яахгүй юу? Тийм. Хөөе нэр хоёроо. Би наашаа иржсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь би цагдаатай таарсан. Цагдаа? Тий? Нөгөө нэг ингээд байдаг уу? Тий? Тэгээ би нэгэн бодохгүй юу? Ламаа ингүүл яах вэ? Нэг өдөр Монголын эсвэл энэ дэлхийн бүх цагдаа нар ажиллаа хийхэ болчвол яах вэ гэж бодсоо. Тийм үү? Хэрвээ тэгвэл яах вэ? Тэгвэл нэр яах юм болов? Хэрвээ бүх цагдаа нар ажиллаа хийхээ болчих юм бол энэ дэлхийд, энэ улсад маш замбрааг болно. Яагаад? Яагаад гэвэл цагдаа байж иж юм эмх замбраатай, дэг журамтай, ёс зүйтэй, дүрм журам мөрдөж байдаг аахгүй юу? Тийм үү? Цагдаа тэгэхээр бүх юмыг ингээд эмгцэгттэй байлгадаг хүн юм бэ тий? Тийм. Ингээд нөгөө муухай зүйлийг энэ нийгмээс холдуулж тэгээд сайн зүйлийг түгээж муухай сайхан хоёрын голд ингээд цагдаа бүх зохицуултыг хийдгээ гэсэн үг байхгүй юу? Тэгвэл цагдаа ч гэсэн адилхан юм бэ тий? Бүгдээрээ л адилхан цагдаа тийм ээ? Цагдаа нар чинь бас дотроо өөр шүү. тийм үү? Тийм. Яагаад? Юугаар өөр юм? Хийдэг ажлын бизнесээ хамаарат цагдаа нар бас өөр. Замын цагдаа, эргүүлийн цагдаа. Тийм үү? Тийм. Хөөе. Тэгэл тэд нар чи харахаар бүгдээрээ адилхан хувцастай байдсан шүү дээ. Харин тийм. Бүгдээрээ цэгэр үгээ хувцастай байдаг шүү дээ. Гэхдээ гэхдээ сайн харах юм бол цагдаагийн хувцснууд нь хоорондоо өөр байгаа. Тийм үү? Тийм. Хөөе. Би улаанаа гिचгээд хин Ламаа бөрөө. Цагдаа чинь тэгвэл их чухал мэрэгжил юм шүү. Тийм байгааз. Тэгээд хүүхдүүд цагдаа болно гэдэг юм байна шүү дээ. Ой хоёроо. Би тэгвэл сасрын цагдаа болчих л доо. Бас болно, тийм ээ. Чи тэгээ яах юм? Хар гаргийнхныг чи бэрвчлэх юм уу? Үгүй. Би ингээд гаригуудын хөдөлгөөнийг зохицуулна. Байж болно шүү дээ, тийм ээ. Энэ гариг ертөнцид
Одоо ингээд сансар өгтөргөд гарна штэ. Тий. Тэгэхээр чи ингээд олон гаригуд байгаа штэ. Олон нарны аймагуд байгаа. Тэр болгон дээр манай дэлхийгээс өөр юм амьд хүмүүс амьдардаг өөр гаригудаас байж болно. Тийм ээ? Тэгээд тэд нар чи хоорондоо бас ингээд сансрын хөлгөөр аялал хийдэг байж болно. Тэгээ тэрийг бүрээ зохицуулах юм уу? Тийм. Хөө? Гоё ягац. Сонир юм бэ? Гэхдээ би энэ цагдаагийн чинь ийм мундаг өдөршнөгөө биднийг хамгаалж идэг гэж юусоо бодож байгаагүй шүү дээ. Тийм үү. Чи тэгээ цагдааг өмнө нь юу гэж боддог байсан? Зүгээр л зам дээр ингээл байж идэг гэж бодсон шүү. Би ингээд өдөржин зогсоод ээждэг болов гэж бодсон юм. Ийм тохиур барьсан цагдаа нар чинь бас нөгөө замын хөдөлгөөнийг зохицуулаад байгаа байхгүй юу? Аа, Тэгээ цагдаа ингэж идэг шүү. Ингээд яваарэ гэд тэ зогсчи эриг гэдэг шүү. Тэр чинь бас замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа байхгүй юу? Ингээд Улаанбаатар хот чинь ямар их төвжрэлтэй илээ те. Тэр төвжрлийг цагдаа зохицуулах гээд зам дээр гараад ингээд байж идэг байхгүй юу? тэгвэл би ер нь цагдаа болно. Байж болно. Эмэгтэй цагдаа нар зөндөө байгаа шүү. Үнэхээр гоё ажил юм бэ. Тэгээд цагдаа нар хэрвээ байхгүй болчих юм бол дэлхийгээр муу хүмүүс нь их болоод хүмүүсийг гомдоогоод хүмүүсийн имийг хулгайлаад бүр маш эмх замбрааг болох юм биш үү, тийм ээ? Тэгээд цагдаа дэг журам сахиулахгүй болохоор яах нь вэ? Бүх юм эмх замраагүй Аимшигтэй. болно. Нөгөө сүнсэн гариг гэдэг шиг. Тийм байна. Тийм болохоор дандаа биднийг хамгаалж амар тайван байдлын төлөө өдөр шөнөгүй ажилдаг цагдаа ах нартаа баярлаа. Хөөе, хоёроо эртээ ингэсэн штт. Би нөгөө нэг талах дуусчаад талханд явж исэн байхгүй юу? За. Тэгсэн чи бүр яарад хурдан ирж талхаа идгээд. За. Тэгээ би шууд ингээ замааргүйгээ гарах гэсэн чи нэг цагдаа ах ирснэ. Хөөе гэ тэгээ би намайг дуудаж байгаа махтаа гэж бодоо очисон чинь ингэсэн штий. Гарцгүй газраар гүйх юм бол аюултай. Гарцаар гэрлэр гараарэ гэсэн. Тэгээ би нөгөө ямар гэрлэр гардгийг мэдэхгүй болохоро. Тэгээд асуусан чинь чи заавал ингээ явган хүний цагаан гарцаар ногоон гэрэл ассан үед яваарэ гэсэн. Яг зөв. Мөрөө чи тэр гэрлийг мэдтгүй байсан юм уу? Би мэдгүй штий. Тийм үү. Би тэгвэл та хоёр заадаг хөө. За тэгээ. Дараа суръя та. Дараа сурах юм уу? Яагаад юм уу? Хоёлаа ямар нэг хол явдаг вэ штий. Хүй сонноос. За. Би яргуунд яваад. За. Олдтiin биш ээ тэр чинь. Хөдөөний ямаанууд бүгдийн түүгээ идчих. Тэгээ чи яасан олохгүй баахан алгасан уу? Баахан хөдөөгөр явж байгаа л ирсэн. Чи заавал хөдөө явах шаардлагагүй байсан байл нь шүү. Яагаад? Энэ хотод ургадсан байл нь шүү. Тийм үү? Хаана? Энэ манай гадаа байсан. Чи идсэн юм? Би идэгүүлдээ одоо хүртэл байж байгаа баха. Би тэрийг ичгүй. Тэг чи яг яргуу муу юм уу? Муу гинэ. Хүй. Ламаа. Би улаанаа л их гээд хий. Ламаа. За. Ламаа. Хэлэх юм Ламаа. Цэцэг зардаг газар идэн штий. Тий. Чи надад тэндээс яргуу аваад өгөөч. Цэцэг зардаг газар чи яргуу байхгүй баха. Яагаад? Нөгөө цэцгийн баглаа зардаг газар уу? Тий. Тэнд чи юу гэж яргуу байж тээ? Байхгүй юу? Байхгүй. Яргуу зардгүй юм уу? Зардгүй. Тийм сайн эмийг яагаад зардгүй юм бол? Цэцгийн дэлгүүртэй штэ. Хүлэмжинд дуурайдаг цэцэгнүүдийг зардаг байхгүй юу? Тийм үү? Та хоёр анзаараагүй юу? Үгүй. Одоо ингэ байгальд болохоор зам болонгоо үгүй өвөл болонгууд цэцэг урахгүй штэ. Урахгүй штэ хөлдөөд. Тий? Тэгсэн мөртлөө цэцгийн дэлгүүрт болохоор өвөл цэцэг зараад байгаа зү. Тийш дээ нэрээ. Тий? Тэгэхээр чи нөгөө нэг ингээд хүлэмжинд ийм дотор орчинд ургуулж болдог цэцгийг зардаг байхгүй юу? Тэр хүлэмжиндээ яргуу тарьж болохгүй юм бах та. Яргуу тарьдгүй баха. Яа би бүр ямаануудыг ботсон чи уур хүрээднэ. Бүх яргуунуудыг ингээд аваад идсэн байгаа байхгүй юу? Угсаа анхны яргууг чи ямаа иддээ штэ. Тэгээд би идэж чадсангүй. Мөрөөр чи тэгвэл дараагийн яргууг нь идэх юм уу? Дараа жилийн хавар гарах яргуу. Тэгээ би дахин бүтэн 1 жил хүлээх юм уу? Тэгэхээр чи би яргуу идэхээ мартчихжээ штэ жилийн дотор. За бас тийм ээ. Гадаа яргуу байсан гэж штэ. Нэвтрүүлгээ дуусгаар гарч тэрийг ид заяа. Биш байвал яах вэ? Мөрөө ягаан өнгөтэй яргуу. Хүй. Чи
болохоо юу бүг өмссөн шүү. Тийм байгааз. Хөөе. Бид хоёр Тэр харж гинэ үү? Харж ийн. Гоё нөө. наа чи ямар гоё юм бэ? Гоё байгааз. Энэ яг бид хоёрын биш тий. Тий. Би та хоёрт ийм их хайртай болохоор та хоёрын зургийг ингээ подолкон дээрээ хэвлүүлээд өмсчихлээ. Ямар гоё. Бид хоёр бас ингээл та. Та хоёр миний зурагтай подолкыг өмсөх юм уу? Бид хоёр өөрсдөө зургатайг өмсөё. Хөөе ямар гоё. Чи бид хоёрт ингээд өгөлдөө улаанаа. Тэгэж Заасан болно штэ. Болно. Би та хоёр дараа гоё ийм зурагтай подолк авчирч өгнө заяа. Хөөх. Энд гэхдээ гоё штэ. Бүргийн цайжин дээр Монгол улсын талбай идэм биш тий. Тийм штэ. Би одоо харж шít. Пөөх. Одоо л анзаарж байгаа юм. Одоо л анзаарч шít. Оо. Сансар тисэнгүүд намайг ингээд камераар дарангууд Монгол улсын далбаатай. Аа. Хөө юу. Тэгээд? Та хоёр ч бүр надаадаанч юу ч байхгүй. Кармал. Плач ч гоё л байгаа зү. Кармал байна. Цагдаа болно гэдэг хүүхдүүд чи их эрлэхэг зоригтой. Лаг ажил хийхдэг хүмүүс болох юм байна да. Айгу мундаг хүүхдүүд байна уу? Тий. Мөрөө бас цагдаа болох мөрөөдөлтэй болцсон уу? Тий, би цагдаа болно. За амжилт хүсье. Мөрөө чи мөрөөдөлтөө үнэн ч байна гэж юу болохыг мэдэх үү? Мөрөөдөлд үнж байна гэж юу? Тий. Мэдэн. За яах вүлээ? Цагдаа болно гэж мөрөөдсөн бол заавал цагдаа болно. Яг зөв. Чи гэхдээ мөрөө эхлээд мис олно гэсэн. Тэгээд тогооч гэсэн. Одоо цагдаа болно гинэ. Дунд нь нэг дуучин болно гэсэн шүү дээ бас. Аа тийм. Тэгээд? Аль нь болох юм бэ? Одоо би яг цагдаа болдог дээрээ л тогтлоо. За. Чи яг цагдаа болно шүү. Цагдаа үнэхээр гоё юм байна. Бахархалтай гоё ажил хийд юм байна. Тийм болохоор би цагдаа болохоор яг баттаараа. Батны шинэ үг сурцсан байна шүү дээ. За, үзэгч хүүхдүүд дунд маань ч гэсэндээ цагдаа болох мөрөөдөлтэй хүүхдүүд зөндөө байгаа ах тийм ээ? Байгаах. Тийм, тэр хүүхдүүд маань ч гэсэндээ их гоё мөрөөдөлтэй юм байна. Тэгээд мөрөөдөлтөө үнэнч байж том болоод мундаг том цагдаа нар болоорой гэж юрөөё. Уухай. Юрөөё гэхээр уухай гэхгүй. Юки. Бурзээ. Юрөөё гэхээр яах юм бол? Юу. Тэг юрөөё гэж болоо. Юроо. Хөөе улаана бишээ. Ламаа. Бурзаа гэж юу гэсэн үг юм? Бурзай гэдэг чи одоо бурзай гэдэг чи. Эртэд энэ манай хажуутлын имээ байна штий. За. Гадаа сууж исэн байхгүй юу? Тэгснэ. Могооны зураг байна. Бурзаа гэж шэрлж чигэдс. Тэр нь юу гэсэн үг юм? Бурзай гэдэг чи одоо нөгөө баяжих болтугай л гэсэн утгатай. Хөөе бөөрөө. Чи ер нь одоо сансарт нисэн гээд хис үрм ярьж яхаар жоох юм бодтой вэ? Бодит амьдрал руу хар. Тэгээд би өөр яах юм? Чи цагдаа бол. Гүй сансартаа л. Тугал одоо сансарлуугаа нис. Би одоо чадахгүй. Яагаад? Би жоохон том болоод хий. Хөөе. Энэ цонхоор сансрын хөлөг яваад штий. Тэг гоё яваад. Гоё юм аа. Яг сансарт явж байгаа шиг санагдаад. Гоё яваад. Хөший. Үлгэр үзэхгүй мүү ямар нэг юм үзүүлээч тий. Өөдөд штий. За тэгээ. Үгүй бүтээл хийх үү? Тих үү? Чи ямар бүтээл хийж өгье? Харин бодоод. Би чиний хийж өгсөн бүтээлийг дурага хийсэн байхгүй юу? Жаа сайн болсон. Сайн бэлдэх хэрэгтэй юм билий. Тийм шүү. За хүүхдүүдээ манай улаанагийн бишээ ламаагийн хийсэн бүтээлийг үзээд сайн сурж аваарай заа юу. Тэгээд гой төрсөн өдөр янз бүр юм болохоор өөрийнхөө гараар хийсэн сэтгэл шингэсэн бүтээлийг бэлгэлэх юм бол маш том бэлэг болно тийм ээ. Тийм шүү. За тэгвэл одоо бүгдээрээ бүтээлийн болонгаа үзэх үү? Тэгье. За тэгээ. Халан хоол цайтай болгоомжтой харьцаж дүнраач мөн төлөвтгээс үргэлж сэргийлж байгаарай. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Сайн уу хүүхдүүдээ өнөөдрийнхөө бүтээлийн булангаар
би маш хөөрхөн нэгэн амтэг хийх гэж байна. За өнөөдөр бидний бүтээлд юу хэрэг болох вэ гэхээр зараа хийхэд тохирох ийм өнгийн эсгийн нүүд. За тэгээд ламбуу бас хайч хэрэг болно. Үзэгч хүүхдүүд маань ламбуу ашиглахдаа гараа төлж болзошгүй учраас заавал том хүний тусламжтай ламбуугаа ашиглаарай. Ийм өнгийн эсгийн нүүд байхгүй бол өөрт байгаа өнгийн цаасаа ашиглаад бас хийж болно шүү. За бүгдээрээ дотор нь гараа хийж хүүхэлдээ тоглох учраас эхлээд гарныхаа хэмжээг аваад ингээд цэгээр тэмдэглэгээ хийгээд дүрсээ гарганаа. За бүгдээрээ зараа хийх учраас зарааны арцгар өргөсийг ингээд зураа тэмдэглэе. Зарааны өргөс нь заавал адил хэмжээтэй байх албагүй. Тэгэхээр хүүхдүүд маань өөр өөрсдийнхоороо зурчиж болно. Одоо бүгдээрээ яг зурсныхаа дагуу хайчлана. Үзэгч хүүхдүүд маань хайчтайгаа маш боломжтой харьцаарай. Ийм өнцөг олонтой зүйл хайчилж байгаа учраас за бүгдээрээ цагаан нар тэмдэглэгээ хийсэн учраас зурсан хэсгээ эргүүлж харуулаад цагаан зураас ороогүй талд нь бүтээлээ хийнэ. За одоо цайвар өнгийн хэсгээр гидс, нүүр хийх болно. Бор хэсгийнхаа яг энэ дотуур нь ийм хэмжээтэйгээр цагаанаа хайчлана. За одоо бүгдээрээ доороос нь дээшээ бас хэмжээ авна. Мөн хэмжээ авснаа ингээд өөр өнгийн балмастраар бүгдээрээ тэмдэглээд авчий. Тэгэх юм бол хайчлагад хэмжээ алдахгүй. За одоо бүгдээрээ ингээд гидснийхаа хэмжээг гаргаад зурнаа. Тэгээд дараа нь хайчлана. За гизээ ажиллаад болчлоо. Одоо бүгдээрээ ламбуугаараа гизээ нуна. За одоо мөн гараа хайчлана. За бүгдээрээ гар хийх гэж байгаа болохоор хоёр тэнцүү хувааж хайчлана. За одоо гарныхаа хэлбэрийг гаргаж зураад тэгээд эсгийгээ давхарлаж ярьж байгаад хайчилж байна. Давхарлагад хэцүү ах юм бол дангаар нь бас хайчилж болно шүү хүүхдүүдээ. Гараа гидснийхаа дотуур нь хийж наана. За ингээд хоёр талд нь яг тэнцүү байрлалд наахад бэлэн болгоод бэлдээ тавьчээ. За одоо бүгдээрээ нүүрэн дээр нь нүүд хамар хийх болно. За энэ хар хэсгийн маань бол ардталтаа шүү цавуутай наалтдаг хар хэсэг байгаа. Тэгэхээр жижиг зүйлсийг хийхэд маш амархан. Хэлбэрийн дагуу хайчилж аваад ардлын цаасыг хуулаад шууд наачна. Хэрвээ хүүхдүүдэд маань ийм наадаг эсгий, хар эсгий байхгүй бол өөр ямар нэгэн хар өнгийн зүйлээр орлуулад хийж бас болно. Хүүхдүүд маань ламбуугаа ашиглахдаа гараа төлвээ болгоомжтой. Хэрвээ хажууд нь том хүн байх юм бол заавал том хүнээс туслалцаа аваарай.
ингээд нүд болон хамраа наачлаа. Одоо бүгдээрээ зарааныхаа хазар, хөмсөг, амын палмастраар зурчээ. За одоо харин бүгдээрээ арай өөр өнгөөр зарааныхаа гизийг ингээд дугууллаад зуржгаад хачилчих. За ингээд зараа маань бэлэн боллоо. За одоо бүгдээрээ ингэж гараа хийгээд сайн уу найзуудаа гэд ингээд үлгэрээ тоглох нэ. Үзэгч хүүхдүүд маань бас энэхүү бүтээлийг дагаж хийсэн байх гэж найдаж байна. За ингээд дараагийн бүтээлийн дугаараараа уулзцгаая хүүхдүүдээ. Түр баяртай. Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж дүүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүүнраасаа хол байлгаарай.